Сайн байна уу? Та бүхэнд Сүрээгийн лавлгаа лабораториос Gen Expert төхөөрөмжийн арчилгаа засвар үйлчилгээ сэдвэх хичээлийг танилцуулж байна. Энэхүү хичээлийг судалснаар лабораторийн мэргэжилтэн Gen Expert-ийн төхөөрөмжийн арчилгаа засвар үйлчилгээ хийх чадамжтай болно. Gen Expert төхөөрөмжийн арчилгаа засвар үйлчилгээг тогтмол хийснээр төхөөрөмжийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж эдлэгийг уртсан эвдрэл гэмтлээс сэргийлэх ач холбогдолтой. Gen Expert төхөөрөмжөнд хийх арчилгаа засвар үйлчилгээг төхөөрөмжийг ашиглагч буй мэргэжилтэн буюу хэрэглэгчийн хийх болон захиалгаар хийгдэх засвар үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиглэлээр хийгдэг. Хэрэглэгчийн хийх засвар үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч тодорхой давтамжтайгаар зааврын дагуу хийх засвар үйлчилгээ хийх ба энэ нь Gen Expert төхөөрөмжийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж үйл ажиллагааны доголдол эвдрэл гэмтлээс сэргийлдэг. Захиалгаар хийгдэх засвар үйлчилгээ гэдэг нь тодорхой нөхцөл буюу үйл ажиллагаа доголдох, эвдрэл гэмтэл тохиолдсон үед хийгдэх ба үүнийг зөвхөн SPEED компани зөвшөөрлөгөөр эрх бүхий инженер мэргэжилтэн хийж гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд төхөөрөмжийн нэг буюу хэд хэдэн үйл ажиллагааг шалгаж дахин тохируулдаг ба хэрэглэгч компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу мэдээллийг илгээснээр компаниас буцаж тодорхой зааварчилгааг ирүүлж тэр даруй завсар үйлчилгээг хийгддэг. Хэрэглэгчийн хийх арчилгаа засвар үйлчилгээг тодорхой давтамжтайгаар тасралтгүй тогтмол хийх шаардлагатай. Үйлдвэрлэгчээс өдөр тутам, 7 хоног тутам, сар тутам, жил тутамд засвар үйлчилгээг тус бүр яаж хийхийг нь зааж өгсөн байдаг. Арчилгаа засвар үйлчилгээг хийхэд дараах зүйлсийг багтаасан халдваргүйтгэл цэвэрлэгээний багцыг бэлдсэн байх шаардлагатай. Үүнд нэгийг харьцах нь 10 дахин шингэлсэн холоор агуулсан уусмал бэлтгэх ба гипоолорид болон ахуйн хэрэглээний цайруулагч уусмалыг шингэлэн ашиглаж болно. Уусмалыг цэвэрлэгээ хийх бүрд шинээр бэлтгэх ба бэлтгэснээс хойш 1 өдрийн дотор ашиглана. 70%-ийн этилийн спирт буюу этанол цаасан бужигддаггүй салфетик байна. Хүн хэрэглэхийг хориглоно. Зориултын багц байх ба энэ нь шинээр төхөөрөмж авах эсвэл эксперт чек цомогт дагалдан ирдэг. Фильтр угаахад ашиглах цэвэр ус болон саван. Хэрэв фильтрээ солих шаардлагатай тохиолдолд шинэ фильтр хэрэгтэй. Зориултын багц болон фильтрийг нэмэртээр захиалан авах боломжтой. Хувийн хамгаалах хэрэгсэл байна. Нүдийг хамгаалахад нүдний шил эсвэл нүүрний хайлт заашгүй шаардлагатай. Энэхүү багцыг ашиглана. Халдваргүйтгэл цэвэрлэгээг доорх дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ. Эхлээд нэгийг харьцах 10 шингэлсэн холоор агуулсан уусмалаа цаасан салфетгаар нургаж цэвэрлэх гэж буй хэсэг талбайгаа арчина. Хэрэглэсэн салфетгийг биооилгүй хог хаягдлын савнд хаяна. 10 минут хүлээн эдгээр үйлдэлийг 3 удаа давтана. Дараа нь 70%-ийн этилийн спиртээр алчуураа норгож цэвэрлэж буй хэсэг талбайгаа арчина. Хэрэглэсэн салфетгийг хаяна. Өдөр тутмын арчилгаа засвар үйлчилгээ. Өдөр тутам хийх завсар үйлчилгээг тоног төхөөрөмж ашигласан өдөр бүр шинжилгээ эхлэхийн өмнө болон дууссаны дараа хийж гүйцэтгэнэ. Шинжилгээ эхлэхээс өмнө модуль бүрийн хэмийг шалгаж зориултын бүртгэлд тэмдэглэнэ. Gen Expert-ийн төхөөрөмж байрлуулсан өрөө болон онцлогоор хадгалж буй өрөөний хэмийг өдөр бүр хянаж бүртгэнэ. Төхөөрөмж суурилсан өрөөний зөвшөөрөгдөх хэм 15-аас 30 хэм. Онцлогоор хадгалж буй өрөөний хэм 2-оос 28 хэм байх ба үүнээс дээш доош хазаасан тохиолдолд тохирох арга хэмжээг авах хэрэгтэй. Төхөөрөмжөөс картрижийг авч аюулгүйн савнд хаяж устгана. Модулийн хаалгыг хааж 70%-ийн этилийн уусмалаар төхөөрөмжийн эргэн тойрон болон ажлын талбайг арчиж цэвэрлэнэ.
Төхөөрөмжийн эргэн тойронд 10 см хүртэл цэвэрхэн байгаа эсхийг шалгана. Төхөөрөмжийг ашиглаагүй үед бүтээлгээр бүтээж тоосноос хамгаална. 7 хоног тутам картрижийн орох хэсэг төхөөрөмжийн шүүлтүүрийг цэвэрлэж компьютер болон төхөөрөмжийг дахин ачаална. Картрижийн орох хэсгийг цэвэрлэхдээ эхлээд модулийн хаалгыг онгойлгоно. Хэрэв дотор нь картриж байвал гаргаж биооилгүйн хог хаягдлын саванд хаяна. Цэвэрлэгээ хийхдээ арын картрижийн тюб орох хэсгийн ховилд хүрч болохгүй. Модулийн дотор тал хаалганы дотор хэсгийг халдваргүйт цэвэрлэгээ хийх дарааллын дагуу цэвэрлэж халдваргүйт хийнэ. Халдваргүйт гэсний дараа модулийн хаалгыг хаана. Эдгээр үйлдэлийг модуль тус бүр дээр давтан хийнэ. Төхөөрөмжийн шүүлтүүр цэвэрлэх. Үйлдвэрлэгчээс сар бүр хийхийг зөвлөдөг боловч манай орны хувьд тоосчл ихтэй тул фильтр амархан бохирддог. Иймд 7 хоног бүр хийхэд тохиромжтой байдаг. Хэрэв шүүлтүүр төхөөрөмжийн арын самбар дотор байрласан бол саарал тагны 4 болтыг тайлж шүүлтүүрийг гаргаж авна. Гадна талд байрласан тохиолдолд тагны 4 түвшийг болгоомжтой мултлан шүүлтүүрийг авна. Шүүлтүүрийг авч савандаж угаана. Цэвэр усаар сайтар зайлна. Шүүлтүүрийг урагдахаас сэргийлж базаж угаана. Нухаж угааж болохгүй. Усыг салфетакнд сайтар шингээж хатаана. Хатаасан шүүлтүүрийг буцаж хийнэ. Өдөр бүр төхөөрөмж компьютерийг унтраадаггүй тохиолдолд 7 хоногт 1 удаа компьютер төхөөрөмжийг ачааллана. Компьютер аппаратыг дахин ачааллахдаа зөв дарааллаар унтраад асаах нь чухал байдаг. Компьютер аппаратыг унтраахдаа эхлээд компьютерийн дэлгэцэн дээрх GeneXpert DX софтвер программыг хаана. Дараа нь төхөөрөмжийг унтраана. Тэгээд компьютероо унтраана. Харин асаахдаа унтраахын эсрэг үйлдэлийг хийнэ. Төхөөрөмжөө эхлээд асаана. Төхөөрөмж ассан тохиолдолд төхөөрөмжийн урд цэнхэр гэрэл асна. Дараа нь компьютероо асаана. Компьютер асахад GeneXpert DX софтвер автоматар нээгдэх ба хэрэв нээгдэхгүй тохиолдолд дэлгэцэн дээрх програм дээр дарж нээнэ. Софтвер нээгдэхэд модулууд дууран модулийн дээрх гэрлүүд дасаж унтардаг. Ингэснээрээ төхөөрөмж шинжилгээ хийхэд бэлэн болсныг илтгэнэ. Үргэлжлэлийг 2 дугаар хэсгээс үзнэ үү.